Бүгдээрээс энэ бид өнгө сая Монголд буулаа. Сая 25 оны 11 сард манай аав яралтай тусламжаар эмнэлэг төрөвдөө тэгээд эрчим тэмцлийн тасаг зүрхний хаалгаанд ороод 3 хоног ухаан байсан. Аавыг харж чадахгүй байх үгээс маш их хайжсан. Гэхдээ би яг одоо аавыг харахаар гарч. Сэвлэг үнэрлэн өхөдөх аавынхаа дэргээд сэтгэл нэг ил тайвуухан түшиг номортой Захим News сайтын захим загтал болонд Алунгой охины аавда холоос сэлгээсэн загтал. Аавда амгалан байна уу аава? Нар шиг дулаахан, уул шиг номортой, уул шиг зөөлөн аав минь. Охин нь таны хэлсэн үг бүрийг мэдрүүлсэн хайрыг тань зүрхэндээ тийм алс холын Ирланд улсад амьдарч явна. Тэр нэгэн өдөр та яралтай тусламжаар эмнэлэгт хүргээгдэхэд орчлон ертөнц бүхэлдээ нурж байгаа мэт санагдсан шүү аава. Ямар их хайрсан гэж. Танийгаа дахин харахгүй байх вэ гэхээс зүрх минь зогсгол шахсан. Харин та ухаан орж сэхэ амьдруулах тасгаас гарахдаа ингэж хэлсэн дээ. Хүний газар хол байгаа хүмүүрээ зовоохоо сайгаад энэ орчлонд эргээд ирлээ. Тэр үг миний амьдралын эргэлтийн цэг болсон. Би тэр мөчөд хайр гэдэг бол бүхнийг давж бүхнийг туулах хүчин байна гэдгийг чинхнээсээ ойлгосон. Та надад хайртай учраас өглөөс хүртэл буцаж ирсэн шиг би таньда хайртай учраас амьдэрсэн шиг амьдарч та хоёрынхон сэтгэлийг амраахаар шийдсэн. Хичээлдээ илүү шамдаж, ажлаа илүү чин сэтгэлээсээ хийж, юунд ч гомдлож ялрахаа болсон. Учир нь таныг гих хайр надад босож тэмцэж өөрийгөө дайчлах хүч өгдөг. Холын нутагт ганцаараа жижигхэн өрөөндөө суухдаа би олон зүйлийг боддог. Хаяа ээж та хоёрыг минь үгүй болчихвээ гэж хүүхэд шиг айдаг. Хүн гэдэг ингэж хайртай хүмүүсийн төлөө сэтгэлээ чиглэдэг амт юм байна. Аава, би таны нэг нууцыг олж мэдсэн шүү. Намайг баг байхад чихэрт дургу гэж хэлэхэд амттай бүхний бидэнд өгдөг байсан. Гэтэл та өөрөө Евэн, Барбарис, чихэрлэг боонд дуртай байсан билээ штий. Та бас ядардаг байсан юм бэлээ. Намайг өргөж, эргэлүүлж, хамт бүжиглэхдээ аав нь хүчтэй ядардаггүй гэж хэлдэг байсан. Одоо бодоход та худлаа хэлдэг байж. Гэхдээ тэр худал бүхэн хайр л байсан юм байна. Цаг хугацаа таны надаас нууж байсан тэр их хайрыг илчилж эхлэв. Зуураад үлдэж болдоггүй орчлонд зугтаад нуугдаж чаддаггүй үнэн байдгийн байна. Тэр нь аавын хайр. Хайр ямар хүчтэйг би танаасаа харж байна. Хайр ямар агууг би танаасаа мэдэрч байна. Үхлээрч үрээ айлгахгүй уул шиг түшиг минь. Ууж минь хорвоод урт насалж удаан жаргаарай аваа. Таны өхөн Алунгой.